Монгол хэл бичгийн бүсийн анх дугаар зөвлөгөөн. Дорны говь зуны өнгө төрхөн дэлгэсэн улирлын торгон заагаар их хэл бичиг соёлыг түгээн дэлгэрүүлэгчид хутагтын шаргал говьд чуулахаар сайн шанд хотод ирцгээлээ. Жил бүрийн 5 дугаар сард үндэсний бичиг үсгийн үйл хэргийг түүчээлдэг уламжлал тогтсноос хойш хөдөө хотгүй номын цагаан мөрөөр олон ч сайхан арга хэмжээ шил таран зохиогдох боллоо. Үүний нэг нь хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс говийн 4 аймгийн хэмжээнд бүсчилсэн Монгол хэл бичгийн анх дугаар зөвлөгөөн байлаа. Сайн байцгаана үзэгчдээ. Монголын үндэсний олон нийтийн телевиз Дорноговь аймгийн Сайн шанд хотын төв талбайгаас үзэгч та бүхэнтэйгээ мэдчилж байна. Тэгэхээр энэ цаг мөчид Монгол хэл бичгийн бүсийн анх дугаар зөвлөгөөнийг Дорноговь аймгийн Сайн шанд хотноо зохион байгуулж байгаа юм а. 2025 оноос эхлээд Монгол улс хос бичгийг хэрэглэж заншихтай холбоотойгоор замун цаашлаад анхаарах асуудлууд, Монгол хэлний хөгжлийн асуудлыг салбарын мэргэжилтнүүд, багш нар, эрдэмтэн судлаачид хэлэлцэж байна. Ингээд үзэгч та бүхэндээ Монгол хэл бичгийн бүсийн анх дугаар зөвлөгөөнөөс бэлтгэсэн энэ нэвтрүүлгийг хүргэж байна. Монгол хэл бичгийн бүсийн зөвлөгөөн Дорноговь аймгийн Саран хөхөө театрын үзүүрийн танхимд өглөөний 9 цагт үндэсний бичиг соёлыг түгээн дэлгэрүүлэгч 350 гаруй зочид оролцогчтойгоор урам зориг дүүрэн эхэлсэн юм. Хутагтын шаргал говьоос төрсөн үгийн дарагчдын галыг манахын сацуу Монгол улсын ерөнхийлөгчийн дэргэдэх хэлний бодлогын үндэсний зөвлөлийн даргын албан ажлыг эрхэлж байгаа соёлын гавьяат зүтгэлтэн яруу найрагч Гомболтойгийн мөнх цэцэг үгэн тууз хайчилснаар нээлтийн үйл хэрэг ёслол төгөлдөр эхэллээ. Тэгэд бид нар өнөөдөр одоо зөвлөгөөнөөс ер нь ямар зүйлийг одоо бас чухалчлах ёстой вэ гэдгийг нэгдүгээр олж харах. Хоёрдугаарт ер нь монгол хэлний тухай хуулийн хэрэгжилт. За мөн одоо бас төрийн бичиг хэргийн хөгжлөлтөнд 2025 онд энэ монгол хэлний хуулийн хэрэгжилт ер нь ямар байгаа юм бэ? Төрийнхөө одоо бичиг одоо энэ баримтыг одоо хос бичгээр үлдэх энэ одоо үйл ажиллагаа маань хэр одоо үр дүнтэй өрнөж байгаа юм бэ гэдэг зүйл дээр одоо бас архив ерөнхий газартай хамтраад төрийн байгууллагуудад одоо хяналт тавьж ажилласан. Энэ хүрээнд өнөөдөр улсын хэмжээнд бол 5,000 гаруй одоо төрийн байгууллагаас үндсэндээ бол 3,000 гаруй нь одоо өнөөдөр хос бичгээрээ төрийнхөө үйл ажиллагааг явуулж байна гэдэг. Энэ бол одоо тодорхой чамлахааргүй юм үр дүн, чамлахааргүй одоо бас үзүүлэлтэй гэж ингэж ойлгож байгаа. Цаашд ч хуулийнхаа дагуу ер нь бол хос бичгээр энэ төрийнхөө үйл ажиллагаа бичиг баримтыг үйлдэх энэ ажлуудыг одоо зохион байгуулах тал дээр ер нь анхаарч ажиллах хэрэгтэй байна гэдэг санал зөвлөмжүүдийг бас хөрвүүллээ. За ер нь салбар зөвлөлийнхэн маань бол одоо тусдаа өөрсдөө бас одоо дүрм гарсантай холбогдуулаад хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаагаа за дээрэс нь Монгол одоо хэлний тухай хуулийн хэрэгжилтийг одоо энэ хүрээнд ямар ч зүйлүүдийг одоо хийж байгаагаа маш одоо товч тодорхой бөгөөд ер нь бол одоо дөрвтэй юм үйл ажиллагаа явуулж байгаа ийм тайлан мэдээллүүдээ бас танилцууллаа. Хэл бичгийн бүсийн зөвлөгөөнөөр хэлэлцсэн илтгэлүүдээс онцлох юм бол ажлын албаны дарга доктор Наран Гэрлийн Монгол хэлний хөгжлийн чиг хандлага төрөөс баримталж байгаа бодлого, доктор Дид профессор Батцаягийн хэл бичиг үндэсний үнэт зүйл, зөв бичих соёл илтгэл, доктор профессор Гамболдын Монгол хэлний зөв найруулж хэрэглэх соёл илтгэл, архивын ерөнхий газрын хяналт шинжилгээ үнэлгээний газрын дарга туулын албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаа, хос бичгийн хэрэглээний өнөөгийн байдал сэдвт үндсэн илтгэлүүд салбарынхны сонрыг мэлааж оюун дүгнэлтийг баттгсан юм. Мөн өмнө говь, Дорноговь, Говь Сүмбэр, Дунд говь 4 аймаг дахь хэлний бодлогын салбар зөвлөл ахалсан төлөөлөгчид аймагуудын боловсролын газрын дарга нар үндэсний бичиг соёлын хэрэглээ түгэн дэлгэрэлтийн оновчтой шийдэл үр дүнд хүрсэн сайн туршлагуудаа хуваалцсан илтгэл хэлэлцүүллээ. За одоо та бүхэндээ говийн ноён хутагт Дулдуйчийн Данзан Аравжаагийн нэрмжит Саран хөхөө театрт болж байгаа Монгол хэл бичгийн бүсийн анх дугаар зөвлөгөөний чухал зочид болох Дорноговь, Говь Сүмбэр, Дунд говь, Өмнө говь аймагуудаас ирсэн хэлний бодлогын үндэсний зөвлөлийн салбарын одоо төлөөлөгчид орон нутагтаа монгол бичгийг түгээн дэлгэрүүлэх хөвлүүлэхийг үүсэж зүтгэж байгаа хүмүүсийн яриа хөөрөө за тухайн орон нутагт бодлогоор хэрэгжиж байгаа энэ монгол бичгийн
түгээн дэлгэрүүлэхтэй холбоотой одоо эерэг үр дүнгуудыг зочдынхоо яриагаар энэ хэсэгт та бүхэндээ хүргье. За Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлиг байна тийм ээ 2025 оныг төрийн албыг хос хэлтэй болгоё гэх. За энэ одоо зарлигаар бол төрийн албан агч бол зорилготой болсон. 2022, 23, 24 онуудад бол төрийн албан агчид бүгд за хос хэлтэй болъё төрийн албыг монгол бичгээр бол одоо яах нь төрийн албаны түвшинд суралцах ёстой маа гэдгийг бол төрийн албан агч одоо өөрийнхөө зорилго болгосон. Мөн аймаг нийслэлийн засаг дарганаар болохоор төрийн байгууллага удирдах ажилтнуудтай хамтран ажиллах гэрэн дээр за энэ бүх одоо албан агчтай хос хэлтэй болгоё гэдэг тал дээр бас санаачлаг гаргаж арга хэмжээ олгож оруулчихсан байгаад байна. За төрийн албан агчдыг бүгдийн дунд сургуулийн сурагч шиг, ерхий олонний сургуулийн сурагч шиг эгнүүс суулгаад Монгол бичгийг заана гэж бол хэцүү шүү дээ. Тийм учраас бид нар цахим зайн тийм ээ төрөл бүрийн хөтөлбөрүүд анхан шатны, дунд шатны, агсан сэтний хөтөлбөрөөр бэлтжээж энэ төрийн албан агчдын ажлын байранд нь тасралтгүйгээр ингээд суралцуулж амжилтанд хүргэсэн байгаад байна. За Ховсонбор аймаг бол арай онцлог ялгаатай нь бол за төрийн албан хаагчтай 3 жил дараалаж монгол бичгийн чадварыг тодорхойлж шалгаж хяналт хийж үзлээ. За энэгээр бид 1400 төрийн албан хаагчийн 61%-ыг дунд түвшний сургалтанд за 21% нь бид нар агсан гүнзгийрлсэн шатны сургалтанд хамруулсан. Дундгой аймагт хэрэгжиж байгаа оюун бид болохоор их хүрээнд Масс олимпиад буюу ангинитын олимпиад гэдэг анхан одоо зохион байгуулаад 2 дахь 3 дахь жилдээ зохион байгууллаа. Энэхүү олимпиадад бол монгол хэл бичгийн судалгын болов том байр суурийг эзэлж байдаг. Тэр өөрөөр хэлбэл хүүхэд болгоныг энэ үндэсний хэл бичгийн суралцах боломжийг нээхээс гадна энэ болгонд одоо ач холбогдол өгч бас тодорхой хэмжээний хөрөнгө зарцуулж мөн багш нарын чадахжуулах сургалтын чанарыг ахиулах арга зүйг дээшлүүлэх чиглэлээр бол олон төрлийн ажлуудыг зохион байгуулж байна. Мөн энийг зөвхөн одоо төрийн албан хаагчдын дунд зохион байгуулахаас илүүтэйгээр иргэд олон нийтийг оролцуулах одоо өргөн боломжийг хангасан ийм арга хэмжээ болсон. Зөвхөн одоо сургалтын хөтөлбөрт оруулж сургалтын хэмжээнд энэ бичигсгийн одоо төвийн дэлгэрүүлэх ажлыг хийхээс илүүтэйгээр бүхэл одоо үйлчлэгээний газрууд тийм ээ хүүхдэд байгаа орчин, иргэд байгаа орчинд энэхүү одоо бичигсгээ дээдэх энэ ажлыг одоо зохион байгуулах нь илүү үр дүнд хүрч байна гэж ингэж үзэж байна. За манай байгууллагын хувьд бол мэдээж Өмнөговь аймгийн хэмжээнд бодлогыг бол дэд зөвлөл ажлын хэсэг аваад зохион байгуулад явдаг. За насан туршийн суралцахын төвд бол ажлын хэсэг оролцдгийн хувьд бол бид нар яг хэрэгжилтийг хангах дээр голлон ажилладаг. Одоо жишээлбэл үндэсний бичгийг түгээн дэлгэрүүлэх энэ сайхан өв уламжлалыг авч үлдэнэ гэдэг бол бидний хувьд бол маш чухал зүйл байдаг. Тэгэхээр энэ дээр бол гол үргийг одоо багш нараараа дамжуулан иргэдэд түгээх, иргэдийг сургах ийм ажлуудыг голчлон зохион байгуулдаг. За хамгийн сүүлийн ажлыг би зөвхөн нэгэн жишээ дурдахад бид нар бүх байгууллагуудын хаягжилтуудыг хаягийн зургуудыг аваад хаягаа хийгээгүй байгууллагуудыг одоо бид нар бүр албан ёсоор одоо засгийн газрын тогтоол ерөнхийлөгчийн зарилгыг хэрэгжилтийг хангах үүднээс бүх хаягжилтыг одоо монгол бичигтэй болгох ийм ажлуудыг эхлээд явж байгаа. Тэгээд ер нь бол энэ үндэсний монгол бичиг гэдэг бол бидний хувьд Монгол улс тусгаар тогтнож одоо бүрэн бүтэн байх их нутгийн одоо монголчуудын дархлаа юм байгаа. Тэгэхээр энэ нь бол ер нь бидний хойч үед бол маш хэрэгтэй зүйл учраас бид нар энэ монгол хүн гэдэг монгол дархлаагаа их нутгаа бүрэн бүтнээр нь авч үлдэх ийм сайхан уламжлал байдаг учраас энийг түгээн дэлгэрүүлж хамтдаа хөгжицгөөё. 24 оны хүртэл төрийн албан хаагчдын одоо үндэсний бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх, мэдлэг чадварыг нь дээшлүүлэх энэ үйл ажиллагаа нэлийн өргөө хүрээнд зохион байгуулагдаад тэгээд үр дүнд хүрсэн. Өнөөдөр Өмнөговь аймгийн хувьд төрийн бүх байгууллагууд 100% одоо албан хэрэгээ хос бичгээр ингээд хөтлөөд явж байна. За хоёрдугаарт нь бид бүхэн ялангуяа ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн энэ үндэсний бичгийн одоо сургалтын чанарыг дээшлүүлэх, за энэтэй холбоотой монгол хэл бичгийн багш нарынхаа бас мэдлэг арга зүйг дээшлүүлэх энэ үйл ажиллагааг бас тасралтгүй зохион байгуулсан. За энэтэй холбоотой манай аймгийн хэмжээнд одоо монгол хэл бичгийн багш нарын арга зүйг нь дээшлүүлэх, туршлага солилцуулах, одоо улсын хэмжээнд танигдсан энэ арга хэмжээ болдог. Энэ нь одоо эрдэмийн ишиг гэдэг монгол хэл бичгийн багш нарын юм арга хэмжээ болдог. Бид өнөөдөр энэ 2026 онд 18 дахь жилээ одоо бас амжилттай зохион байгуулаа явж байна. Цаашид одоо орон нутгийн бодлогоор ганц хүүхэд залуучууд гихгүй бүх насын иргэд төрийн албан хаагчид за ерөнхий боловсролын сургуулийн хүүхэд залуучууд хүүхдүүдэд хүргэх энэ үйл ажиллагааг бодлогоор дэмжин. За энэтэй холбоотой мөн одоо төрийн байгууллагууд аж ахуй нэгж иргэн хувь хүн ч гэсэн энэхүү одоо үндэсний бичгийн хэрэглэх энэ үйл ажиллагаанд бас орон нутгийн зүгээс ингэж бодлогоор одоо чиглүүлж за аймгийн засаг даргын албан даалгавар захирамжууд гарч бүх одоо байгууллага аж ахуй нэгжүүдтэй ингэж үүргэжүүлж за одоо
хаягжуулалт, альбан бичиг, за мэдээлэл сурчлагаа иргэдтэй харилцдаг энэ бүх суваг дээрээ үндэсний бичгийн одоо хос давхар одоо хосоор хэрэглэх энэ одоо бас бодлогыг барьж чиглүүлэн ингэж ажиллаж байгаа. Монгол хэл бичгийн бүсийн анх дугаар зөвлөгөө. За хэлний удалгын үндэсний зөвлөлөөс зохион байгуулж байгаа энэ удаагийн бүсийн хэмжээний анх дугаар зөвлөгөөнд бас Монгол бичгийн одоо холбогдолтой бүтээлүүд тэдгэрийг бас Дорн говийн болон одоо энэ 4 аймгийн оролцогчдын дунд бас дэлгэн харуулж байна. За энэ хүрээнд Монголын урчуудын эвлэлийн гишүүн уран бичээч Бямбажовын бас сайхан Монгол бичгийн дагнсан бүтээлүүд Дорн говь аймгийн Саран хөхөө театрын энэ танхим дэлгэгдсэн байна. За таны хувьд Монгол бичгээр дагнаж одоо олон сайхан бүтээл хийдэг тийм ээ? Уран бичлэгээр бүтээлээ төрөөд 20 гаруй жил, бараг 30 жил шихэн болж байна. Тэгээ Монгол бичгийг анх би дад сурж исэн. Тэгтээ дараа нь Эрдэмтэн олон багш нараар заалгаж аваад энэ хэмжээнд хүртэл бүтээлд суралцсан байна. Дорн говь аймагтай холбоотой бүтээл бас сайхан харагдж байна. Энэ хам баян зүрх хайрхны одоо бас сайхан зурагтай. Тэгээд одоо маш сайхан утга уян шингээсэн юм цэвэр хичээнгүй бичгийн болон одоо уран бичлэг каллиграфийн бүтээл тийм ээ. Тэгэхээр 21 аймгийн холбогдолтой бүтээлүүд танд байна гэсэн үг үү? Дорн говийн холбогдолтой бүтээлүүдэл энэ удаад авчирв уу? Ер нь бол яг Дорн говийн холбогдолтой буюу үлэмжийн чанар гэдэг үзлэнгээ гаргаж байгаа. Энд 21 төрлийн 21 одоо янзаар бичсэн үлэмжийн чанар байгаа гэсэн үг. Зөв дандаа нэг төрлийн үлэмжийн чанар гэсэн бүтээлүүд байгаа. 80 утгтын бол алдарт бүтээлээр дагнсан бүтээл. Тэгээ ер нь бол миний бүтээлийн одоо хамаг том санаа буюу хамгийн одоо маш их хийгддэг бүтээгддэг бүтээл үлэмжийн чанар. Тийм учраас би одоо энэ орон нутагт нь ирж нэг одоо үлэмжийн чанар гэсэн үзлэнгээ гаргаж үзэх юмсан гэж бодож явдаг байсан. Тэгээд тэр хүсэл маань өнөөдөр яг энэ сайхан бичиг үсгээ сурч мэдсний минь гавья болсон юм уу гэлтэй юм боломж олцсон байна. Тэгэхээр сайхан сод бүтээлийг л. Тийм бүтээлийг л энд нутагт нэг залгах юмсан, үзүүлэх юмсан гэсэн хүсэл мөрөөдлийн дор өнөөдөр биелчээд байж байна. За 21 үлэмжийн чанар гэдэг энэ бүтээл дотроос 21 энэ төрөл дундаас танд онцолж ярихаар бас өөр ямар бүтээл байна уу? 5 сард сакура цэцгэлдэг гэсэн гэдэг яг тэр зүйл нь бодогдож байсан учраас энэ бүтээл маань хамгийн анх бүтээгдэн төрсэн байгаа. Жаргалын 8 морьтой тэгээд сакура яг цэцгэлж байгаа. Тэгээд үлэмжийн чанар. Тэгээ хоёрт гэвэл энэ ногоон дээлтэй тэмээ унсан эмэгтэй бол данзан аривж байгааг одоо шархтаа твтж яхад нь ирээд эмчлээд аварч ирсэн амийг нь. Тэгээд тэр эмэгтэйд зориулаад энэхүү одоо бүтээлээ тойруулж гаргаж ирсэн гэсэн домог төвхтэй юм билээ. Тэгээд түүнийг сонссон учраас тэр домог тохируулаад энэ бүтээл гарсан. Ард түмний дунд үлдсэн ийм дурсгалыг барьж аваад хийх нь ер нь одоо замналын хувьд гэх юм уу? Уран бүтээлч хүний хувьд одоо ямар хөө онцлог байдаг юм бол? Ер нь бол нэг сэдвийн дор бүтээлээ тойрно гэдэг хүн яг тэр дотор амьдарч байгаа юм шиг санагддаг те бүх талаас нь. Одоо би жишээ нь гэхэд энэ түүхийг сонсцсон байлаа. Энэ сакуратай түүхээ бодчихлоо. Одоо дээр нь тэр нөгөө Японы эзэн хаан ирээд ингээ үртэй болсон гэд энийг би бас бүтээлдээ үлэмжийн чанартай яаж холбож бүтээх вэ гэл ингээл одоо үлэмжийн чанар бүтээл маань улам дээшээ тэ цаашаа ингээд одоо сэдвэн өргөжөөд зохиомж нь ихсэж байгаа л тийм учраас. Үзэгчдийн оюун мэлмийг одоо баясгасан сайхан одоо хэсэг бол энэ үлэмжийн чанар Монгол бичгийн уран бичлэгийн болон одоо каллиграф хичээнгүй бичгийн энэ таны үзэсгэлэн байлаа. Тэгээ танд одоо сайхан цаашдын одоо бүтээлд нь амжилт хүсье. За баярлалаа. Та бүхэнд бас ажлын амжилт хүсье. Сүүлийн 10-аад жилд бодлогоор хэрэгжүүлсэн төрийн албаны шалгалтаар Монгол хэл бичгийн мэдлэгийг үнэлэх, элсэлтийн ерөнхий шалгалт өгөгчдөөс элсэх мэргэжил үл харгалзан Монгол хэлний шалгалт авдаг болсон зэрэг нь олон нийтийн дунд үндэсний бичиг хэлний стандарт мэдлэгийн төвшин өсгөхөд ахиц дэвшил сайн үр дүнг үзүүлжээ. Би бол Дундгой аймгийн Дэлгэр хангаас сумын багш. Боловсролын салбарт 16 дахь жилдээ ажиллаж их хэл бичгээ түгээн дэлгэрүүлэх, түгээн дэлгэрүүлэх энэ үсийг хувь нэмрээ оруулаад явж байна. Багш нарын хувьд бол иргэд төрийн албаа хаагчид анхан болон дунд чатны сургалтуудыг зохион байгуулж, энэ цахим бичвэрийн сургалтыг зохион байгуулж, үндэсний бичгийн хэрэглээг бий болгохоор одоо
бүтээлч түгээгч багшаар ингээд ажилладаг. Үүний үр дүнд бол одоо иргэд маань үндэсний бичиг соёл руугаа илүү их анхаарч өв соёлоо дээдэлж маш их сурах судлах хүсэл эрмэлзээ нэмэгдсэн. Багш нарын хувьд бол сурагчдад үндэсний бичгээ заахаас гадна үндэсний хөтөлбөр 3 хэрэгжилтийн хүрээнд төрийн албан хаагчдыг бол үндэсний бичгийн сургалтуудыг бол үе шаттайгаар зохион байгуулсан. За 2025 оны 1 сарын 1-ээс хос бичгээр албан бичгийн хөтөлбөртэй холбоотой түүний одоо хэрэгжилтийг хангах бэлтгэл ажлын хүрээнд бол үе шаттай анхан болон дунд цахим бичвэрийн сургалтуудыг зохион байгуулсан. За сумын одоо бүх төрлийн албан хаагчид маань энэхүү сургалтанд хамрагдсан. Энэ нь бол одоо өмнөх жилүүдийг бодвол илүү одоо үндэсний бичгийн хэрэглээ маань хэвших илүү өргөн зар хүрээтэй болоход чухал үүрэг гүйцэтгэж байгаа ажил л гэж үзэж байна да. Ер нь төрийн зүгээс Монгол үндэсний бичгээ одоо ингэж буцааж сэргээж бүх нийтийн хэрэглээ болгох тал дээр ингэж төрийн бодлого ажиллаж эхэлж байгаад бол баяртай байгаа. За энэс өмнө хугацаанд бол одоо ерөнхий боловсролын сургуульд хөтөлбөрт орж тодорхой хугацаанд үзээд тэрнээс хойш үндсэндээ хэрэглэгдэхгүй ингэж орхигдоод явдаг байсан. Энэ нийтлэг жишг бол одоо орон нутагт байсан. За энэ одоо шин тутам хэрэгжиж байгаа энэ бодлого шийдвэрийн үрээр бол одоо эргээд сэргэж байна л да. Тэгэхээр бид бол одоо энэ их бичгийн соёлын өдрүүд, номын баяр, за үндсэн хуулийн өдөр ч байдаг юм уу? Одоо юм үндэсний хэм маягийг агуулсан юм тэмдэглэл өдрүүдээр бидийг идэвхжүүлэх орон нутагтаа ийм ажлуудыг бол зохион байгуулж байгаа. Манай Дорногов аймгийн Дэлгэрэх сумын хувьд бол бас монгол хэл, уран зохиол, энэ хэл бичлэгийн одоо чиглэлээр бол одоо мэрэгчсэн өнөөдөр одоо улс нийгэмдээ амжилттай ажиллаж байгаа монгол хэл, уран зохиолын багш нар энэ аймгийн төвүүдээр, төвийн сургуулиудаар тархан байрсан юм сайн ажиллаж байгаа, амжилттай ажиллаж байгаа юм багш нар бол олонноор төрөн гарсан байдаг. Энэ уран зохиол тал дээр бол Дорногов аймагтаа мөн бас нэрд гарсан олон зохиолчдтой Монголын үргэлжилсэн үгийн одоо нэр зохиолч Нандтын Надмадгоос өсвөлээд Монгол Улсын соёлын гавь зүтгэлтэн Лувсангийн одон Чимдгаа гэдэг ийм олон зохиолчдыг бас төрүүлж гаргасан ийм онцлогтой сум байдаг. Сайн шандын нарлаг хавар үндэсний бичиг соёлыг түгээн дэлгэрүүлэгчдийн их хөлд дарагдаж энд чинь номын баяр, тэнд чи бүтээлийн үзэсгэлэн тэргүүд их хэл бичгийн гэгээн үйл хэрэгүүд өрнөлөө. Догшин худагтын өлгий дорны говьд ийхүү их хэл бичгийн зөвлөгөөн болж байгаагийн учир нь их говьчууд хэл соёлоон итгэл дүүрэн түүчээлж нийтийн дунд монгол бичгийн боловсрал одоогоос 5 жилийн өмнөхтэй харьцуулахад 12%-аар өсөөд байна. За өнөөдөр бол Дорногов аймагт маань яг энэ хэлний бодлогын бас салбар зөвлөлүүдийн гишүүд ирлээ. За дээрэс нь бас яг хэл шинжилгээ ухааны доктор профессорууд ирээд өнөөдрийн уулзалт зөвлөгөөнийг бол ингээм амжилттай зохион байгуулж байна. Тэгэхээр яг өнөөдрийн зөвлөгөөн дээрээс харж хагаад яг энэ говийн бүсийн аймагуд маань яг үндэсний бичиг рүү хэрхэн яаж анхаарал хандуулж ажиллаж байна. За тийшээ чиглэж байгаа сайн туршлагуудаа бас хуваалцж байна. Тэгэхээр бусад аймагудаас бас манай аймгийн хувьд бас сайн туршлагуудыг бас судалж цаашдаа бас хэрэгжүүлэх ажлууд бол гарч байна. Тэгэхээр энэ зөвлөгөө явагдсанараа яг хэлний одоо салбар зөвлөлийн тэргүүлэх гишүүдийг бол чадваржуулж байна гэж бас бид нар харж байна. За мөн дээрээс нь бол энэхүү зөвлөгөөнд маань манай аймгийн хувьд бол монгол хэл бичгийн багш нар маань өөрсдөө оролцож байгаа. За мөн зөв бичгийн дүрм, зүй тогтол, шинжилэл те цаашид энэ архив бичиг хэрэг хөтөлбөртөн дээр хүртэл архивын ажилтнуудад оролцож байгаа. Эдгээрийг хэрхэн яаж цаашид бүрдүүлж явах уу, журам дүрм гээд шинэлэг мэдээллүүдийг бол танилцуулж байна. Тэгээ эндээс бол маш олон өргөн цар хүрээний бол мэдлэг ойлголтуудыг авж байна. Цаашд бид нар бол эндээс зөвлөгөөнөөс гарсан санал санаачлах үр дүнг бол бас ажил хэрэг болгож явахаар ингэж бодлого боловсруулад ингээд өнөөдөр бол зөвлөгөөнд оролцож байна. Тэгээ мэдээж боловсролын салбар бол төрийн бүх байгууллагуудаа үндэсний бичиг, хос бичгээр төрийн албан бичгээ хөтлөх чиглэлийг өгөөд мөн сургууль цэцэрлэгийн орчиндөө үндэсний бичгээр одоо хаяг юм уу гарчиг те бүх зүйлээ үндэсний бичгтэй болгох ажлыг өрнүүлээд ингээ боловсролын салбарын хувьд бол 100% ороод ингээд явж байна. Бид бол одоо иргэдийг соён гэгэрүүлэх чиг үүргийн байгууллага төрсэн цагаасаа эхлээд насан утгыг олтлоо насан туршийн суралцахын төвөөр үргэлж хөгжиж суралцахад суралцаж байхын соёлыг түгээхийн тулд бид нар олон талтай ажлуудын хийдгийн нэг маань одоо үндэсний бичиг юм аа. Цахим одоо сайхан бичгийн уралдаанаар анх ажиллаа эхэлжсэн. Бид нар бас анх зохион байгуулахдаа жоохон ихтгэл муутай байсан. Гэтэл 1000 иргэний бүтээл бидэнд ирснээр цаашид үндэсний бичгээ түгээн дэлгэрүүлэхэд иргэд маань аймаг маань бэлэн юм байна гэсэн урам зориг өгснөөр бид нар үндэсний бичгийн багштайгаа хамтраад олон талтай ажлыг зохион байгуулж байна. Бидний бас нэгэн брэнд ажил бол одоо баг болон хамтран ордог тунгаамал тэмцээн байгаа.
үндэсний бичгийн аврах шалгаруулах тунгаамал тэмцээн маань 2023 оноос эхлээд одоо уламжлал болгон улирал тутам зохион байгуулж оны эцэст одоо шилдгийг шалгаруулах тунгаамал тэмцээний финалыг зохион байгуулдаг байгаа. Насан туршидад үндэсний бичиг заана гэдэг бол одоо ацаг шүд бичүүлэхээс илүү цахим бичвэр хэрэглэн дээр нь тулгуурласан сургалтуудыг багш маань нэлээд явдаг. За бидний одоо явуулж байгаа ажлын үр дүн яаж харагдаж байна гэхээр одоо сургалтанд хамрагдсан иргэдийн тоо, за дээрэс нь одоо манай тэмцээнд оролцохыг хүссэн албан байгууллага, хувь иргэдийн одоо хүсэлт нэмэгдэж байгаагаар бид нар бас ажлынхаа үр дүн нэмэгдэж байна. Илүү цар хүрээтэй, бас хүртээмжтэй ажиллаж байна гэдгээ дүгнэдэг байгаа. Бид нар ардын багшийн үргэлжлэл учраас Дорноговын аймгийн одоо иргэд маань, хүүхэд залуучууд маань, хутагтын нутгийнхаа маань үндэсний бичиг соёлоо дээдлсэн одоо захын нэг иргэн л үндэсний бичгээрээ уншдаг, бичдэг, хэрэгэлдэг ийм аймаг бол байгаасаа гэж хүсдэг. Нэгэн өдрийг хэл бичгээрэн чуулж, хэлэлцэж нягтлсан энэхүү зөвлөгөөн 4 аймгийг хамарсан нь их хэл бичиг түгэн дэлгэрэх цар хүрээг нэмж байлаа. Хэлний бодлогын үндэсний зөвлөл энэ удаад аялгау их шигт хэл бичгийн манах харуул зэнгийн үүргэн эх орны үүдэн хаалга алс дорны говьд нэр төртөө биелүүлсэн нь энэ байлаа. 1940 онд үндсэндээ кирилл бичигт одоо бүрэн шилжээд гэтэл бол 85 онд босоо монгол бичгийг одоо нийтийн хэрэглээнд хэвшүүлэх тухай одоо бас сайд нарын зөвлөлийн тухайн үеийн удирдлага засгийн газрын одоо бас бодлогын баримтчиг гараад бас тэр үед анхаарал эхэлсэн байна. Гэтэл өнөөдөр бас 26 он гээд монгол хэлний тухай хууль гээд нэлээ эрх зүйн хувьд одоо барьж явах том баримт бичигтэй болчлоо. За цаашлаад энэ монгол бичгийн хос хэрэглээ энэ албаны болон нийтийн одоо энэ хэрэглэнээс гадна энэ иргэдийн хувьд энийг эзэмшиж хэрэглэх монгол бичгийн хэрэглээ ер нь хэр өсөн нэмэгдэх юм төлөв байна. Үндэсний статистикийн хорооноос 2 удаагийн судалгааг төрийн албан агчийн дунд авсан. Энэ судалгаагаар бол төрийн албан агчид маань үндэсний бичгийг 1-р ангиас нь сурсан хүмүүс бол эзлэх хувь нь 67 мянган албан агч байгаа. Тэгэхээр төрийн албан агч зориулсан бодлого шийдвэр бол тухайн үедээ байгаагүй. Энэ бол 1-р ангиас 4-р ангид суралцж исэн бүхэл ерөнхий боловсролын болон суур боловсролоо эзэмшиж байгаа хүмүүст зориулсан бодлого байсан. Тийм учраас энэ судалгааны ханыг харахад бол зөвхөн төрийн албан агчд биш, боловсрол эзэмшсэн бүх хүмүүст хамаатай ийм сайхан бодлого байсан. За энэ бодлогоос гадна үндэсний бичгийн 1, 2, 3 дугаар хөтөлбөр хэрэгжсэн 6-аас 12 дугаар ангид монгол бичгийн хичээлийг үзэж байгаа. Мөн насан туршийн боловсролын төв, ихтэй сургууль, коллежууд сонголтоор ордог болсон. Энэ нь бол бас нийт иргэдтэй авч байгаа арга хэмжээ гэж харж байгаа. Төрийн албан хэрэг хос бичгээр яваад даруй 1 жилийн хугацаа өнгөрж байна. За энэ хугацаанд 5549 байгууллагаас 3800 орчим байгууллага төрийн албан хэргийг хос бичгээр хөтлж явуулна гэдэг бол чамлахааргүй том амжилт. Албан хэрэг хөтлөлт нь хэрэгжиж байна. Гэвч дотор нь найруулга зүйн хувьд, зөв бичгийн дүрмийн хувьд алдаа мадаг байгаа учраас энийг салбарын эрдэмтэн судлаачид хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс гарсан чиглэлийн дагуу чамбайруулах үүднээс зорилтод бүлгүүд ийм уулзалт зөвлөгөөнийг шат дараатай, давтамжтай хийх энэ ажлынхаа хүрээнд л хийж хэрэгжүүлж байна. Өнөөдрийн бүсийн зөвлөгөөнд бол 4 аймгийн удирдлагууд, төрийн албан агчид 350 орчим хүмүүс оролцсон ийм сайхан арга хэмжээ болж өндөрлөлөө. Энэ арга хэмжээнээс зөвлөмж гарч байгаа. Энэ зөвлөмжийг бид харьяа төрийн захиргааны боловсролын мөн алсын хараа 2050 Монгол Улсын урт хугацааны бодлогын баримт бичгийг хариуцж ажиллаж байгаа засгийн газрын хэрэглэх газарт уламжилж зөвлөмжийнхаа мөрөөр нэгт хамтарч ажиллах болно. 4 аймаг энэ говийн сайхан нарлаг бүс нутагта сайн шанд хотод өнөөдрийн одоо бүсийн зөвлөгөөнийг хийлээ. Одоо бас сайхан том ажлын ард гарлаа. Ажилд нь улам их амжилт төсөе. Босоо монгол бичиг маань одоо өнөд одоо хөгжиж байх болтугай. За, Ерөөл Батар шиг баярлалаа танд. За монгол хэл, монгол бичиг гэдэг бол боловсралтай хүний нийгмийн бас нэг томоохон хэмжүүр болж байгаа
Энэ үзэл санаа руу өнөөдөр Монгол хэл бичгийн хөгжил орж байна. Энэ удаад бид Дорноговь аймгийн Сайн Шанд хотоос Монгол хэл бичгийн бүсийн хэмжээний анх дугаар зөвлөгөөнийг үзэгч та бүхэндээ тоймлон бэлтгэн хүргэлээ. Баярлалаа үзэгчдээ. Ийхүү Дөрвөн аймгийн үндэсний бичиг соёлыг түгээгчид утагтын шаргал говьдон чуулж их хэл бичгийнхээ дархлааг сая эд эсээр нэмэн арвижуулсан нь энэ болоо.